Сайн байцгаана уу найзуудаа, Солонгоо агш байна. Найзуудаа, Жүний маань уцаар ярьж байна. Хинтээ ярьж байгаа юм бол? Өвөөтэйгээ ярьж байгаа юм байна шүү дээ. Өвөө гэхээ амар мэндийг мэдхээр ярьсан бололтой. Найзуудаа, та нар найзынхаа санаа сэтгэл бодлыг мэдмээр байгаа бол яах ёстой вэ? Яг зөв уцаар ярина шүү дээ, тийм ээ? Бас бид найз руугаа чат бичин, тийм ээ? Тэгээд найз нь юу бодож ийн, юу хийж ийн, ямар санаатай байгааг бас бид мэдэж болдог шүү дээ. За, өнөөдрийн Библийн ишлэл Бурхны талаар мэдхийг хүссэн нэгэн хүний тухай гардаг. Тэр бол Гидеон юм. Тэгвэл Гидеон юуг тэгтлээ их мэдхийг хүссэн юм бол? Бүгдээрээ хамтдаа Библиэс хайх уу? Шүүгчид 6-гийн 14. Эзэн түүнд хандан чи өөрийн хүчээр явж Израилийг Медианы гараас аврах тун би чамайг илгээж байгаа босоо гэв. Амен. Бурхан өөрийн тэнгэр элчээр дамжуулаад Гидеонд үзэгдсэн байна. Израиль ард түмнийг Медианы гараас аварнаа гэж хэлсэн байна. Тэгвэл Гидеоноор дамжуулаад Медианы дарлалд байгаа израилчуудыг аврахаа Бурхан хэлсэн мэн, тийм ээ? Гидеон үүнийг баталгаатайгаар мэдхийг хүссэн. Тэгээд Гидеон Бурхан өөртөө хамт байгаа эсхийг мэдхийн тулд баталгаа Бурханаас хүссэн байна. Бурхан минь ээ, та үнэхээр надтай хамт байгаа юм бол надад нэг тэмдэг үзүүлээч гэж хэлсэн байна. Бурхны тэнгэрлэгч Гидеонд за чи тэгвэл мах ба эсгээгөө талах бэлд. Тэгээд дээр нь шүл асга гэж хэлсэн байна. Гидеон Бурхны элчийн хэлснээр мах аваад мөн эсгээгөө талах бэлдээд тэгээд түүнийг шүлөөр тойруулж асгасан байна. Тэгээд таягаараа түүнд хүр гэж Бурхны элч хэлсэн. Гидеон Бурхны элчийн дагуу мах ба эсгээгүү талхан дээр таягаа хүргэсэн чинь тэр дороо гал авалцаад шатсан байна. Гидеон үүнийг хараад айсан байна. "И чинь нэрээ Бурхан байна. Бурхан надтай хамт байгаа мэн. Гэхдээ Бурхан намайг өхүүлчүүл яана" гэж айсан байна. Харин Бурхан "Чи бүү ээ. Чи өөхөхгүй" гэж хэлсэн байна. Гидеон тэр газартаа Бурханд зориулан тахилын ширээ босгоод Яхова шалом гэж нэрлсэн байна. Гидеон үүний дараа дахиад Бурхан надтай хамт байна уу гэдгийг шалгаж мэдхийг хүссэн байна. Тэгээд Бурхан минь ээ, та үнэхээр надтай хамт байгаа бол би таныг сорихыг зөвшөөрөөч. Би хоньны нэхийг хээр талд тавья. Тэгээд та шүн бороо оруулаад зөвхөн тэр хоньны нэхийг хувь хуваараа байгаад хоньны нэхийний эргэн тойрны бүх газар нойтон байх юм бол Бурхан минь та настай хамт байна гэж би бодъё гэж хэлсэн байна. Ингээд шүн болоод өглөө басан Гидеон нөгөө хоньны нэхий тавьсан газар руугаа гүйгээд очсон байна. Тэгээ очоо харсан чинь эргэн тойрно нэл шавар шавхаа болцсон, тийм ээ? Бороо орчхоор яадаг үлээ найзуудаа нойтон болчдөг шүү дээ. Эргэн тойрных нь бүх газар норчсон нойтон байхад ганцхан хоньны нэхэл хой хуурай байсан байна. Тэнгүүд нь Гидеон дахиад Бурхныг сорихыг хүссэн байгаа. Бурхан минь ээ, энэ удаа дахиад таныг сорихыг надад зөвшөөрөөч дээ. Би энэ хоньны нэхийгээ дахиад нөгөө газараа тавья. Тэгээд өглөө босоод харахад тэр хоньны нэхий нойтон харин эргэн тойронд байгаа газар нь хой хуурай байх юм бол Бурхан минь та настай хамт байна гэдгийг би бат мэдэх болно гэж залбирсан байна. Ингээд Гидеон нөгөө хоньны нэхийгээ нөгөө нэг газараа байрлуулж тавиад тэгээд гэрлүүгээ хараад онцсон байна. Өглөө босоод харсан чинь яасан гэж найзуудаа? Гидеон нөгөө хоньны нэхий байгаа газар руу очиод харсан чинь хоньны нэхий нойтон харин эргэн тойрных нь газар хой хуурай байсан байна.
Тэгээд Гидеон бурхан надтай хамт байгаа юм байна гэд маш их зориг аваад, маш их урам аваад тэгээд цэргүүдэд дагуулад Медиантай тулалдахаар явсан байна. За тэгээд Гидеон бүх цэргүүдээ цуглуулсан чинь 32,000 хүн цугларсан байна. Харин бурхан Гидеонд юу гэж хэлсэн гэж? Гидеонаа 32,000 бол хитрхи олон байна. Би тэднийг цөөлөхийг хүсэж байна. Чи тэднийг гол руу дагуулад яв. Тэгээд тэр тэнд байгаа бүх цэргүүдэд ажигл. Гараараа ус утгаж байгаа хүмүүсийг чи сонгоорой гэж хэлсэн байна. Ингээд Гидеон 32,000 цэргээ дагуулад голын ирэг дээр очисон чинь цэргүүд бүгдээрээ ам нь маш их цангасан байсан учраас голын уснаас ууж эхэлсэн байна. Зарим нь өвдөг сөвдөөд амаараа ус ууж ахын. Яг нөгөө нохоо шиг тийм ээ ус долоож ууж исэн. Зарим нь ямар нэгэн савнд усаа юулээд тийм ээ тэгээд аягандаа хийгээд ууж исэн бол зарим хүмүүс нь гараараа ус хутгаад ууж исэн байна. Тэгээд бурхны хэлсэнчлэн гараараа ус ууж байгаа хүмүүсийг сонгосон байгаа мэт. Тэгээд Гидеон тэр сонгогдсон хүмүүсийг тоосон чинь 300 хүн үлдсэн байна. Та нар боддоо 32,000 цэргээсээ 300 хүнийг л авч үлдсэн байгаа. Бусдыг бүгдийг гэрлүүн явуулсан байна. За. Тэгээд Гидеон маань Медианыхантай тулалдахаар 300 цэргээ дагуулад явсан байгаа. Харин Медианы цэргүүд хэд байсан гэж найзуудаа 135,000 байсан. Пүү амар их тоо тийм ээ. 135,000 цэрэгтэй 300 цэрэг тулалдах хэрэгтэй болсон байна. Хэн нь ялах бол хүнийхээр бол 135,000 цэрэгтэй л ялна шүү дээ тийм ээ. Харин 300 цэрэг бол зүгээр бодоо болно шүү дээ. Харин бурхан Гидеонд юу гэж хэлсэн гэж? За Гидеоноо чи 300 цэрэгээд дуудаад ир. Тэгээд тэднэрт хоосон торхнуудыг гарт нь бариул. Нөгөө гарт нь түүдэг гал бариул. Заримд нь бүрээ бариул гэж хэлсэн байна. Тэгээд Гидеоны 300 цэрэг нь нэг гартаа хоосон торх бариад нөгөө гартаа түүдэг гал барьсан байна. Найзуудаа уг нь энэ чинь дайн тулаан болох гэж байгаа шүү дээ. Ном сум сэлэм жадаа барих хэрэгтэй байсан шүү дээ тийм ээ. Гэтэл бурхан юу гэж хэлсэн бэлээ? Цэргүүддээ хоосон торх бүрээ түүдэг гал бариулаарай гэж хэлсэн байна. Үнэхээр санаанд багтамгүй тийм ээ. Гэсэн ч Гидеон бурханы өмнө доолгортой дагсан. Яагаад гэвэл бурхан өөртөө нь хамт байгаа гэдэг бат итгэл түүнд суучихсан байсан шүү дээ тийм. За ингээд 300 цэрэгтэй түүдэг гал бүрээ тэгээ хоосон торх бариулаад дайны талбар руу явсан байна. За тэгээ цэргүүдтэй юу гэж хэлсэн бэхээр за намайг хашгир гэж хэлэнгүүт та нар Яховагийн төлөө Гидеоны төлөө ураа гэж та нар хашгираарай гэж хэлсэн байна. Тэгээд хоосон торхнуудаа бүгдийг хаглаарай гэж хэлсэн байна. 300 цэрэг нь Гидеоны өгөнд дуулууртай хандаад Гидеоныг дохио өгөнгүүт Яховагийн төлөө Гидеоны төлөө гарт байсан торхнуудаа хаглаад орилох нь орилоод хашгирах нь хашгирсан. Яг тэр үед юу болсон гэж найзуудаа дайснууд нь төөрөгдөд орж ирсэн байгаа. Сандарч хэлсэн байгаа. Хүүе юу болоод байна? Энд одоо юу болоод байна? Медианы айрам үнэхээр их айдас давтаа сүултээ бүр биетэйгээ өөр хоорондоо тулалтаа биенийг алж эхэлсэн байгаа. Зарим нь бүр айсандаа шээс алдаад гэрлүүгээ зугтцгаасан байгаа. Ингээд дайнд Медианы 120,000 хүн өгсөн байгаа. Харин үлдсэн 15,000 хүн нь хаашаа ч юм бэ зугтаад алга болчихсон байгаа. Ингээд Гидеон Медианы армийг бут нэргсэн. Тэг Медианы армийг цөм зогсон. Ялалтыг байгуулсан байна. Хүүхдүүдээ дайны ялалт нь дайныг яаж хийх вэ гэдэг арганд байдаггүй. Ямар нэгэн тактикт байдаггүй те. Харин дайнд
хэн удирдах байна вэ гэдэг нь амар чухал. Дайныг хэн удирдах байна вэ? Хэн миний талд байна вэ гэдэг нь маш чухал байдаг байна. Тэгвэл энэ дайнд Гидеоны талд хэн байсан бэлээ? Бурхан хамт байсан шүү дээ. Гидеон бурхан надтай энэ дайнд хамт байх болов уу гэд бурханыг байн шалгаж исэн тийм ээ. Хоньны нэхийгээр шалгаж исэн та нар санаж байгаа тийм ээ. Харин бурхан Гидеоны хүсэлтийг сонсоод өөрийгөө хамт байгаа гэдгийг Гидеонд харуулсан. Ингээд Гидеон бурхан надтай хамт байна гэдгийг мэдээд маш их зоригтойгоор дайнд ялалт байгуулж чадсан байна. Тэгвэл найзуудаа бид нар ч гэсэн адилхан. Чиний зогсож байгаа газар бурхан чамтай хамт байгаа гэдгийг үргэлж санаж тэгээд бурханаас үргэлж залбирлаар асууж бурханы үгээр шалгаж бурхантай хамт байхыг гойх хэрэгтэй. Тэгхийн бол бид нар дайнд ялалт байгуулж чадна. Найзуудаа хамтдаа залбирцгаах уу? Бурхан эзэн минь ээ, таньда баярлалаа. Өнөөдөр шүүгч Гидеоноор дамжуулаад бурхан минь та байж боломгүй тулаанд ямар агуу ялалт байгуулсан бэ гэдгийг бидэнд ойлгуулж бидэнд энэ түүхийг ярьж өгсөнд баярлалаа. Гидеон бурхан өөрийнх нь талд байна уу гэдгийг залбирлаар дамжуулан шалгаж бас бурханы үгээр дамжуулан шалгаж бурхан надтай хамт байна гэдгийг мэдсэн үедээ маш их зоригийг аваад тэгээд байж боломгүй зэвсгээр байж боломгүй тулалдаанд ялалт байгуулсан шиг өнөөдөр бид нар ч гэсэн бурхан надтай хамт байгаа гэсэн бат итгэлтэй байж үргэлж залбирлаар бурханаас асууж бурханы үгээр өөрийгөө шалгаж бурхан надтай хамт байна гэсэн тэр бат итгэлийг өөртөө суулгахад минь та туслаач. Тэгээд хүүхдүүд бид нар сүнслэг тулалдаанд бурхантай хамт ялалт байгуулахад туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Найзуудаа бүгдээрээ эх 7 хоногийн турш бурханы үгтэй хамт байж бурханаас залбирлаар ямар нэгэн зүйлийг асууж тэр асуусан зүйлээ бурханы үгээр шалгаж бурхантай хамт алхсан 7 хоногийг өгцгаая. Бүгдээрээ эх 7 хоногт баяртайгаар уулзцгаая. Түр баяртай.